Түүхийн хуудаснаа олон арван баримт байдагч судалж шинжлэн бүтээл болгож өнөөдөр уншигчдын хүртэл болголоо. Чөлөөлөх дайны 80 жилийн ойг угтаж ирээдүйн хойч үед үнэн бодит түүхийг мэдэх бүтээл төөрөвхийг зорилгоо болгожээ. Дайны үеийн улс их орны нөхцөл байдал үндэстэн хэрхэн даван туулсан талаар номонд өгүүлнэ. Нийтдээ 8 бүлэг 380 нүрээс бүрдэх томоохон бүтээл зэвсэгт хүчний оруулсан хувь нэмрийг дурдахыг зорьсон гэдгийг номын зохиолчид ярьж байлаа. 1945 он бол Монгол улсын хөгжлийн түүхэнд алтан үсгээр бичигдэх энэ үе учраас бол бид одоо энэ чөлөөлөх дайнд оролцсон түүний одоо үр дүнд бий болсон түүхэн ач холбогдлын одоо бид үгүйсгэх мартах учиргүй гэдгийг л одоо бид одоо болон хойч үеийнхэндээ хэлхийн тулд энэ номыг бүтээсэн. Энэ чөлөөлөх дайны Монгол улсын 20-21-р зууны түүхэнд эзлэх байр суурийг сэргээн тодруулах. За түүхийг үннийг залуу хойч үед ойлгуулах, мэдрүүлэх. Залуу хойч үеийг их орон зүйлслэр хүмүүжүүлэх. Энэ бүх одоо зорилгоор бичигдсэн ном. Залуучуудад үнэн зөв, залуу үедээ үнэн зөв хэлж гэх бол Монгол улсын иргэд залуу үеийнхний их оронч хүмүүжилд нэн чухал ач холбогдолтой. Их оронч хүмүүжил үндэсний ой санамжийг сэргээн хөгжүүлэх, тусгаар тогтол аюулгүй байдлын оюуны дархлааг бүрдүүлэхэд энэ одоо их оронч хүмүүжил үнэн бодиттой түүх маш чухал хүчил хэрэгсэл болдог. Ийм учраас манай хоёрын эрдэмтний ном бол одоо маш чухал ач холбогдолтой. 1945 чөлөөлөх дайн ба дэлхий дахин номыг бүтээхийн тулд 2 жилийн судалгаа шинжилгээ хийсэн. Нэн ховор түүхэн баримт хавсарган уншигчдын хүртэл болгож байгаагаараа онцлогтой юм а.